Ер нь яг мотоспортын хувьд бол яг энэ MotoGP-ийн хувьд дэлхийн ер нь хамгийн хаар төрөл байхгүй юу? 2 жилдээ ч юм уу нэг хүн хүчийдэг яг тулааны уралдааны талбар дээр. Тийм болохоор анханасаа энэ сэтгэл зүй ер нь бэлэн байсан. За угаасаа одоо Марс Маркез гэдэг тамирчны хувьд 2013 онд ингээд том ослын үүднээс ер нь бол одоогийн хувьд биеийнх нь ясны уралыг тооцвол 98% байдаг байхгүй. Тэгэхээр тэр хүний замналаар одоо тэгж дэлхийд гарахын тулд надад жижигхэн хэмжээний хугарал бэртэл хэмтэл байх ёстой гэдгийг анх яг уралж эхлэхээс өмнө сэтгэл зүйтэйгээр суулгаж өгсөн. Тэгэхээр одоо нийт би 3 жил хичээлж байгаа. Энэний эцэст нийт бараг 8-9 яс хугарсан. Тиймэрхүү гэмтлүүдийг анх өөрөө мэдчихсэн болохоор тэр үедээ нэг амар сэтгэлээр унаагүй. Харин өөрийгөө энэ үеэсээ за би болж байгаа юм байна. Яаж игээд буцаад автаа тгээ гарч ирээд дараачих уралдааны үргэлжлүүлнэ гэдэг сэтгэл зүй байсан. За MotoGP гэдэг нь ер нь бол Испаноос гаралтай спорт бөгөөд ер нь одоо тойрог зам буюу 5.4 км замыг одоо энэ бол Про Английн зам л да 5.4 км замыг туулж уралддаг. За хамгийн хурд өндөрдөг бол 300-аас 380 км/цагийн урт хүрдэг. Тийм одоо тойрог өвдөг тохой тавьж явдаг уралдааны төрөл. За төрлөн дотор гэх юм бол Moto3, Moto2, MotoGP гэсэн үндсэн 3 ангилалтай байдаг. За Moto3 гэдэг нь 300cc, Moto2 гэдэг нь 600cc, MotoGP гэдэг нь яг үндсэн Pro ангил буюу 1000cc ангил ямарч дурлалдаг. Хөдөө ер нь өвөө мөр дээр өссөн баг хахад. За тэгээд хөдөө өвөө мөр дээр маллаж ер нь л яг хөдөөний амьдралаар өссөн. Тэгээд ер нь 10-тагаас нөт яг тэр үед нэг хожоо моцикл гарч ирсэн. Яг тэрийг унаад нааш таашаа ингэж хонь мал хариулсаар хагаад моцикл ер нь бол асар их хоббитой болоод тэгээд одоогийн яг энэ тамирчин болоход нөлөөсөө гол зүйл нь тэр үеэс л ингээ моцикл буюу экстрим зүйлд их асар ихээр дурлаж тэгжлээссэн да. Анхны амжилт гэвэл одоо Power Expo дээр 2024 оны 5 сард мини GP-г болж ирсэн. Ер нь одоо дэлхийн стандартад манай Монгол хийж хүрэхгүй болохоор яг мини GP гэдэг нэртэйгээр анх зохиогдоод тэрэнд ороод хамгийн анх төрүүлж яг амжилттай онцгой эхэлжсэн. Ер нь эхлээд асар их эсэргүүцсэн. Эхнийний ганц тэмцээн дээр нөт гэр бүлийнхээ нэг дуулгаагүй байжгаад орсон болохоор мэдээгүй. Дараагийн тэмцээн дээр манай ихч мэгч ирж үзээд одоо хоёр дахь тэмцээн дээр би өөрөө гүний моциклийн одоо бороотой байсан. Дээрээс нь моциклийн дугууны хагарлаас болоод унаад хүчнийхээ савхаасыг хутлаад эмдэх тухайг очсон. Яг тэрнээс болоод манай гэр бүлийн амар эсэргүүцчихсэн нэг хэсэг. За яах ингээд унаад гэмтээд ингэчүүл гээл. Тэгээд нөө дараа чи удаа өөрийгөө хурдан тэнхрүүлээ босгож ирээ дараа чи тэмцээнд амжилт үзүүлээд гисэн манай гэр бүлийн бүр дэмждэг болоод за одоо ингээ одоо тгий аль болохоор ингээ те боломжтой хувилбар нь юу байна? Орж болохоор юм нь юу байна? Би чи яаж нээж ингээд аль болохоор дэмждэг болж эхэлсэн. Kawasaki ZX10R гэдэг нэртэй моцикл. За би 51 гэдэг хувийн дугуйтай уралддаг. За тэгээд саяхан нодлон жил Австралиас орж ирсэн ийм моцикл байгаа. 1000cc хөдөлгөөртэй. Тэмцээн уралдааныхаа өмнө ер нь ирээдүгөө их төсөөлдөг. Яг тэр уралдаан би бэлтгэлээр өөрөө ер нь бол миний тэмцээн бол миний бэлтгэл. Миний бэлтгэл бол миний тэмцээн. Тэгэхээр ер нь яг тэмцээнийхээ өмнө сэтгэл зүг аль үжиний бэлтгэлээр авцсан байдаг. Тэгээ бэлтгэл дээрээ би хэдий ч нэгээр өөрийгөө болсон гэж үзэж чадна. Тэжиж нэгээр тэмцээний өмнө илүү их өндөр сэтгэл зүйтэй байж ирээдүгөө харж за ирээдүйд би нэг иймэрхүү байх юм чинь энэ тэмцээнийг би ингэж эхлүүлэх ёстой, ингэж дуусгах ёстой гэдэг юм боддог. Хамгийн анх олон улсын тэмцээнд яг хөө би эндээс Монголоос 2024 онд Хятад руу явж исэн. Тэр нэг сони юм болсон. Би өөрөө навчны нөхний бизнес хийдэг байхгүй юу. Тэгээд манай дэлгүүр дээр нэг Хятад хүн ирж цэгээр авсан. Тэгээ би ингээд нөгөө хүнтэйгээ танилцаад ирсэн чинь нөгөөт хүн маань Хятад улсыг төлөөлж олон улстай оролцдог. Тийм мундаг тамирчин байж тараад тэгээ нөгөө хүнтэйгээ ингээд яриа өдөөд тэмэлж хагаад нөгөө нэгээ дагаад Хятад руу явж исэн. Тэгээ Хятадд очоод Хятадын нэг аврагын гараа харуулад тэгээ тэр нь ингээд чаан ингээд бэлтгийа чи ингээд зөвшөөрж гинөө гэдэг. За окей зөвшөөрж гин би ингээд тийя гэж. Тэгээл анх Хятадд очоод тэмцээнд орох гэжсэн. Тэгээ тэрний өмнөх бэлтгэл дээр өөр асар их бүр амар бодож ирсэнс төсөөлжсэнс амар их юмнууд гарч ирж байсан. Очоод нөгөө 16 настай хүүхдүүд ингээд талбай дээрээ тойрогдуулаад би өөрөө 600cc унтсан. Тэгсэн ернээс 16 настай хүүхд 150cc-гээр наваа ингээд талбай дээр тойрогдоод явж байгаад яа би ер нь яг яаж энэ чи ирж оролдоно гэж бодож ирсэн. Гэхдээ тэдий чинээр яг дотроо нөгөө багын мөрөөдөл гэдэг нэг юм байгаа болохоор яг тэрэндээ хөдөлгдөд. За би угаасаа л хийх ёстой, чадах ёстой гэдэг сэтгэл зүгээр тэр тэмцээнд ороод
Тэгээд амжилт яг тодорхой амжилт үзүүлээгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд дахиж апдейт хийгээд ирчихсэн. Хамгийн гол зүйл нь Монголд хийх зүйл бол зам. Бид нар замгүй үйл хийж биш. Тэр замыг хийчвэл ерөөхдөө одоо бид энэ спорт Монголд бол асар хурцтай хөгжин. Дээрээс нь дэлхийн ФМ холбоо буюу тэр холбоонд Монгол улс харилцаа болж очих юм. Тийм болохоор энэ хамгийн түрүүнд миний хийж ер нь бол хийх зүйл байх юм бол тэр бол зам л. Ховийн хамгийн том зорилго гэх юм бол за одоо яг одоогийн хувьд гэх юм бол энэ мотоспорт ер нь нийт түрүүнд биш гэж байгаа. Яг гэвэл энэ зүйл рүү би одоо ингээд сүүлийн 3 жил хамдэрлаа ингээд чиглүүлсэн. Юм л бол моцикл дээр, юм л бол гараж дээр тэгэл тэмцээнэ үлээгээл өвөл энчээ ингээд моцикл унахаа болчих юм бол хятад руу ч юм уу аль нэг улс руу Тайланд руу ч юм уу яваад тэмцээнэ бэлтгэлээ гээд. Тэгэхээр ер нь бол хамгийн түрүүний зорилго MotoGP-гээрээ ер нь бол Монгол улс ер нь энэ төрлөөр Монгол улсаас тамирчин байдаггүй хамгийн анхны тамирчин болохоор яг хамгийн анхны гэдэг сэтгэл зүгээрээ тэр жигтэй ингээд яваад дэлхийн тавцан руу гарна л гэсэн зорилготой байна. За миний хувьд мөрөөдөл гэдэг нь цаашаа явах үе шатлалгүй дахин давтагдчихгүй нэг тиймэрхүү яг л тэр үедээ гацсан. Тэр нь болонгоо зүгээр нэг амар тайван амьдрал юм болов. Одоо юу ч ахаад тэрнээс хашаа юунд нэг санаа зовхгүйгээр зүгээр л гоё те нэг гэргийтэйгээ эхнэр хүүхдтэйгээ тэгэл жаргалтаа хоббигоороо гоё ингээл амьдрал байж байгаа. За намайг өдөө хүртэл дэмжиж тулсан за нэгт гэх юм бол энэ Amazon Motoshop байгаа. Хамгийн анхаарч ирсэн Running Riders гэдэг мото клуб байдаг. За тэгээд Amazon Motoshop дээр гэх юм бол ер нь бол маш олон хүмүүсийн нэгдэл family байхгүй юу? Тийм болохоор энэ хүмүүстээ бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд өдөө хүртэл дэмжиж яг миний ард туршид толгоор нь байгаад ирсэн та бүхэнд баярлалаа гэж хэлмээр.